Монголчуудын Эмдэл радио 88.3 долгион дээр сугатар болон сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиад айлтгая. 7 өдрийн даваагаас баасан гарагийн яг энэ цаг мөчид радион 3 дугаар студиэс үдийн хачир нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 12 цаг 12 минут болсон. Өнөөдөр 2025 оны 3 дугаар сарын 4-ний мягмар гарагийн үдийн хачир нэвтрүүлэг миний түүхээрээ хүрэхэд бэлэн болсон байна. Студид хөтлөгч Мөнхбат гэрлээ. За нариулагчаар ам болдын ангарагнаар арилж байна. За, сайхан шинэлсэн үү? Сайхан, сарчин сайхан шинэлв үү? Сайхан шинэллээ. За, хаагуур шинэлв? Юу ийж амрав? Ер нь гэр зур байлаа. Хоёр аав ээж дээрээс олголоо. Тий, тэгээ унаа малгүй юм чи яах вэ тэгэл. Малгүй ч шиг. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Joy of Sharing Love гэсэн үрэтэйгээр Morning Dars яасан ч айхтар нэртэй. За хамтран ажиллаж байна. За Marinaga Dars гэж. Marinaga Dars гэх юм аа. За Marinaga Dars. За мөн MJ Motors Mongolia хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. Ер нь бол хүмүүс цагаан сарын амралтуудаас нэлээ их тийм хэцүүхэн салж эхэлж байгаа байна энэ найрлагч хөтлөгч наргөө тий. За ингээд өнөөдөр бол миний түүх болон хүрдэг 7 хоног болгоны мягмар гарагт үдийн ачир гэдэг групп дээр бол дан ганц хөгжилтэй инээдтэй түүх бичигддэг. За бас хүмүүс өөр тохиолдсон гунигтай за эсвэл сэтгэл хөгжүүлсэн сайхан түүхүүдээ бас бичдэг. За эхлэх үү? За эхлэе. За отхон төгс дам гэдэг сонсогчийн түүх байна. Өчигдөр хүүгийн минь төрсөдөр болж өнгөрлөө. 33 жилийн өмнө аав болж 10 жилийн өмнө өвөө болсон хүн л дээ. Аргын тооллын 1991 оны 11-р сарын 30-ны 19 цаг 30 минут, бэлгийн тооллын 17-р жарны төмөр хонин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 24-ний дахиад цагт хүүтэй болж байлаа. Би бүр ингэж тэмдэглэж авсан юм. Тэр үед би Эрдэнэтээс 60 км-ийн зайтай баруун бүрэн суманд Застрын намын газарт хүүхэд залуучууд спорт хариуцсан зааварлагч хийдэг байлаа. Эхнэр чинь төрөх гээд өвдөд эмнэлэг твцэн гинэ гэж захилгаан аваад Эрдэнэт орохоор зам гарлаа. Тэгсэн дотроо 2 хүнтэй 53 ирлээ. Гар өргөд учраа хэллээ. Улаан толгой орон твшин дээр суугаад явуулгана. Суулаа. Хүрүүгээ яарч яваа хүн юу даарч урах. Шууд л суулаа да. Тэр үед ямар утас центр байсан биш. Холбоогоор хамгийн хурдан цахилгаан л ирдэг байж. Машины твшин дээр чинь л өвөл зөнгөө суун штэ. Яагаад ч юм хүүл байгаа. Би хүү дээрээ л очиж яваа гээл бөөн баяр хөөр догтлол явам чинь. Тэгээд амьдралдаа битсэн анхны 8 мөртөд хүүдээ аав чинь очиж явнаа. Хүч дэлхийд хүн болох гэж яаран хөөхий ээжигээ бүү зовоо. Ариун хөвлөдөө 10 сар тээсэн юм ээч чинь чамааг аяар өвд бүү яар хүмүн. Амьдрал өөрийнхөө зам ёсоор алган дээрээ чамааг тосож авах болно хүмүн. Ингэж л аа болох гээл догдолж явчтэй. Хүмүн төрхөөсөө л өмнө дутуу гарчих гээд байнга л эмнэлэг твтэнд бариач хүнээр бариулдаг байлаа. Аа болчоод таньдаг айлд эмнэлгээс гаргаж авлаа. Тэгээд 10 хонж байсан бах ах маань хөдөөнөөс ирээд мал тоолго болох гээд байна. Ажлаас чинь дуудаад байна. Явъя гэлээ. Тэгээд л хүүгээ үнсгээл харсан нэг жижигхэн хөөрхөн улаан нулимс нүд дүрээд л арай хийж үнсэж аваад гарлаа. Тэр цагаас хойш би хүүгээсээ хол явах болгондоо уйлдаг уйлынхаа аав байлаа. Хүүмэн тархины даралтай төрсөн юм. Жаахан л өвдгөөрөө толгоо нь халаад л хэцүү байдаг байлаа. 1993 оны хавар цагаан сарын дараахан хотод айл золголт хийж явтал хүү маань гинт өвдөд сонгонархан за өстө уучлаарай. Сонгонархан дүүргийн хүүхдийн эмнэлэг твтлээ. Бүр сэхэнд орлоо. Тэгсэн нугасны ус аавна гэж эмч нь хэллээ. Тэр үед чинь нугасны ус ахуулах муу гэсэн ойлголт л байдаг байж үгүй л гэж хэллээ. Би өдөр нь гадуур гарч ээж нь сахдаг байлаа. Мэгжид жанраасаа бурхан барих гээд хүмүүсээс хандив цуглуулж байсан юм. Гандаа орлоо, ном уншууллаа, хүүгээ даатгаж гуйлаа, 1000 төгрөгийн хандив өргөлөө. Хандив өгсөн хүмүүс дурсамж өгдөг байсан юм. Өнөөх жанраасаа бурханы зурагтаа дурсамжаа тавьчгаад л хүүгээ даатгаад л залбирч өгнөө. Орой амьлэгт ирсэн чинь хүүгийн минь нугаснаас ус авсан. Одоо сэхэнд байна гэдэг байгаа. Би ч яасан дураараа юм хэлэхгүй л гээд асуудал үүсгэлээ. Эрүүл мэндийн сайдаар нямдаваагаа ажиллаж байсан юм. Сайд манай нутгийн хүн л дээ. Би шууд л эрүүл мэндийн яам орлоо. Сайдтай уулзах хүсэл тавилаа. Тэгсэн сайдын туслах соёл гэрэл гэж хүн байсан юм. Таны асуудлыг сайдад танилцууллаа. Оюун чимэг гэж яамны чанарын асуудал хариуцсан мэрэгжилтнийг аваад яв гэж хэллээ гэд өнөөх хүнтэй цуг эмгэг тэрлээ. Шууд л шалгалт болоод нэг эмч 2 сувлагчтай тусдаа өрөөнд оруулж өдөр шөнөгүй эмчилж байж хүүгээ босгож авч яж билээ. Тэр цагаас хойш дахиж хүнд өвдөөгүй хүмүн. Би ердөөл ганц л хүүтэй хүн. Давснаас өөр бараагүй хүнд үе байсан шүү дээ.
Өнөө алдарт картын үе 5 м 95 эмчээс нь бичиг авч яаж дэлгүүрээс авч байлаа шүү дээ. Хүүгээ альч талын эмээ өвгөөр нь удаан харуулж байгаагүй өөрөө л байн хам тусгаж байлаа. Даанч хүүг минь 7 настай байхад ээж нь өөр сонголт хийж 26 жил тустай амьдарч байна да. Намааг өвөө болгож 3 ачтаа болгосондоо хүү минь. Амьдрал минь, үргэлжлэл минь, хүү минь, ач нар минь та нартаа хайртай шүү гэсэн байна. За. Чарангоо дээр гарсан түүх байна. Би тэр үед их огцом шийдвэр гаргасан л та. Уг нь биеийн тавирын багш дасгалжуулагч болно гэж конкурс өгөөд тэнцээд тамирын дээдэд орчихсан байсан юм. Гэхдээ өглөө хичээлдээ явлаа гэж аав ээжтэй хэлж гараад гал сөнөгчийн курст суудаг байлаа. 10 жилээ төгсөөгүй байхад юм да. Хүүхдүүдтэй гудамжинд шийдэн дээр тоглож байтал манай дээрхэн талд нэг айл шатаад галын машины хажуугаар виун гэж дахиад явчихаар нь хүүхдүүд л усаа сонирхоод ардаас нь гүйжчихэд харцгааж байсан юм. Тэгсэн надад гал унтрааж байгаа хүмүүс айгүй гоё харагдаад болдгоо. Амар эрэлхэг зөрөгтэй ойч юм шиг санагдаад тэгээд л би гал сөнөгч болохоор шийдэж байсан юм. Тамирын дэдэд ороод удаагүй байхад гал сөнөгчийн 21 хоногийн үнэгүй курс эхлэхээр нь сургуулаа хаяад шууд л тийшээ орсон. Тэр 21 хоногийн курсыг төгсөнгүүт шууд томилогдоод ажилдаа ордог юм л да. Шинэ ажилд ороод би Нярваасаа бараг 2 шуудаа шахав гал сөнөгчийн ажлын хувцас хүлээж аваад тэрийг автобусаар аваад гэртээ харьсан. Хараад хувцаа өмсч үзээд ингээд гал сөнөгч болчихлоо гэж бодсон чинь тэнгэрт хөөргшгөл мэдрэмж төрж үлээ. Аав ээж хоёр мэдээд анхандаа уурлав. Сургуулаа ээжлаа гэж нэг уурлаад галд орж шатаж өгөх нү гэж бас нэг уурлаад хэд хоногоос за одоо нэг нь сонгоцсон юм бол яах вэ гэд эвлэрцгээсэн. Хувц сунрыг минь хүртэл аваад ирчихсэн болохоор эвлэрхээс ч өөр яах вэ? Би 18 нас 4 сартад анх гал унтрахаа ингээд орж байлаа. Шинэ ажилдаа бүр дурлаж орсон болохоор ямар ч хүнд хэцүү зүйл байсангүй. Ерөөсөө л бүх юм цоо шин сонирхолтой. Олон ирчүүдтэй мөр зэрэгсэж ажиллаж байгаа гэж бодохоор л их гоё. Нэг тийм эр зөргийн мэдрэмжтэй. Хамгийн ихний ээлжиндээ гараад байж байсан хонх дуурайд л эхэллээ. Манайхан тачигнаад л бүгдээрээ гүйжиж чад хувцаа өмслөө. Би жараас нь дагаж гүйжиж чад хувцлаад машиндаа суугаад л явлаа. Миний явсан хамгийн анхны дуудлага. Нэг цэргийн ангийн галтойгоо шатаж байв. Айгүй урт байшаан. Нийслэлийн баг бүх ангиуд ирж гисэн ажиллаж байгаа юм. Тэгээд намайг погоор аваад иргээд хилэнгуут би машин дээр гүйж чад погоор гэж тойрч гүгээд нөгөөхийг нь олохгүй хайгаад л байла. Заалгаж байсан ч гэсэн амьдрал дээр гарахаар өөр байгаа юм чинь сандраад байсан дааж тэр нөгөөхөө бүр мартчих. Тэгсэн жолооч чинь яасан гэхээр погоор гинэ гэсэн өө маа энийг аваад яв гэд надад гаргаад өглөө. Тэгэхээр намайг юу авчир гин би жолооцоос шууд очиж асуугаад л байла. Сүх хүрцгээд л. Тэгээд л ерөнхийдөө сурчихсан. Гал сөнөгч чинь машин дотроо явж байхдаа галаа хараад очиод буух хүртлээ салхиныхаа чигийг хараад аль талаас нь яаж унтрах уу гэдэг тактика боловсруулд юм л да. Тэгсэн тэрийгээ ч мэдэхгүй хүүхдэл орсон байгаа юм. Тэрнээс судалгүй би анхны хүний авралаа. Нэг подвалд ажилдаг саун шатаж байгаа дуудлагаар очисон. Сауных нь 2 өрөөнд 2 хүн байгаа гэд 3 хүнийг нь гаргачихсан, нэг нь үлдчихэд байдаг. Дан утаан дотор зүгчгээ олох хүн хаах амаргүй. Тэр үед Оросын дээр үеийн Keep 8 гэдэг баг хэрэгэлдэг байсан юм. Үлдсэн нэг хүнийг хайгаад ерөөсөө олоогүй байж байтал баг дуусчихсан. 26 дугаар ангиас нэмэлт баг авах гэсэн тэднэр бас өөрсдөө галын хаягтай байж таарад тэгэхээр нусны альчуураа норгож угаад урдаа барьж ороод нөгөө олдохгүй байсан хүний шатны булангаас оллоо. Гарах гэж явж байхдаа л ухаан алчихсан юм шиг байна. Гаргаж ирээд цуцны цохилтыг нь бариад үзэл сул байхаар нь жаахан хиймэл амьсгаа хийсэн чинь сэргээд ирлээ. Амьсгаа нь ороод нүдэн нээгдээд л ирэхэр чинь хүн маш их баярлдсан юм байна лээ. Би хүний аим аварчлаа шүү дээ гэж бодсон чинь өөрөө өөртөө өнгөрмөрч юм шиг бахармаар юм шиг санагдаж байлээ. Бас хэдэн өдөр ярих яриатай болж байгаамаа. Анхны удаагийнх байсан болохоор их тод үлдэж. Сүүлдээ дасаад дор дороо мартагдаад л явчихдаг юм билээ. Тэрнээс судалгүй би анх удаага шатаад өгч гисэн хүн харлаа. Эхлээд харахаар зочирдоод айдаг юм байна лээ. Бүр амар шатчихсан хүн чинь боодог шиг болчт юм билээ. Гар марна, сална, барихаар арьсан гуйжаад л. Тэгээ жаах айхаар ахнаар малгаан дээр галцсан соёмч нь хамгаалд юм аа. Тийм болохоор битээ гэж зоригжуулна. Өөр юм бод. Эвгүй санагдаад байвал гэртээ хараад арц хүж уугуулчих. Зүудэнд чинь ороод байвал ном уншуулчих гэж бас зөвлөнө. Тэгээд яг 2-3 удаа зүүдэнд орж ирээд л гайг болчихсон. Ингээд олон ирчүүлдэ бужигын жавсаар байтал нэг л мэдхэд олон жил өнгөрч. Хүсэж тэмүүлж хийсэн ажил болохоор дунд нь шантрах үеч байгаагүй. Би нэг хүнээс буураас илгээд ажиллаж байгаа газараа нэг өөрчлөөд үзвэл их зүгээр юм байна гэж сонсоод ангиа сольж үзэхээр боллоо. Тэгээд 63 дугаар анги руу томилогдсон юм. Тэнд би анх Амгалан баяр дүүтэйгээ танилцсан да. Монхор хамартай, өндөр сайхан бие хаатай залуу. Бид нэр том хамарт гэж очлоо. Тэр үедээ манай салааны шин цэрэг байлаа. Засвар үйлчилгээндээ сайн ангийнхаа хамгал засварыг хийн. Тусч байнга л хүмүүс туслана. Цуг ажилтдаг байсан нэг дүү гадагшаа явах гэж тийзний мөнгө хэрэгтэй болсон чинь шууд л өөрийнхөө нэр дээр цалингийн зээл аваад өгч байсан. Нэг итгэсэн хүнтэй хамаг ямаал барина. Тэгье чаднаа болноо л гэдэг. Чадахгүй гэж юусоо хилдэггүй хүн.
дүү мөртлөө хамт гал дээр очиход хүртэл их л түшигтэй санагдана. Бид хоёр гал руу байн хамт ордог байв. Дуудлахгүй өдөр гэж бараг л байхгүй. Нэг салааныхан 24 цаг хамт байж цугтаа хоолож цугтаа унтцгаан. Нэг удаа бид нэр рестораны галыг унтраагаад явж байсан юм. Харанхуй шөнөлтөө. Агуулгах руу дахиад орсон чинь пүсгээд өөдөөс дэлбэрсэн. Архины агуулах байсан юм шиг байна. Халжчихсан байж байхад нь хүйтэн ус тавьчингууд нөгөөх нь халуун агаараар буудахгүй юу. Амгалан баяр нүрээ дараад даавка хаа л гэж байна. Яасан гэсэн чинь дүүн хараагүй болчихлоо гэхээр гэрэл тусгаад харсан чинь нөгөөх чинь нүдээ ерөөсөө нээдгүй. Алив чи ядс нүдээ жаахан нээдэ гэсэн чинь нээгдэхгүй байна гэд болтгоо. Тэгэхээр зэрэг нүдийг нь хуруугаараа хүчээр дээш болгосон чинь над руу харснаа. Оо харж ийн гэд. Йоо яшгүй дээ. Тэгтэн савж унтлаа инээж илээ. Айгаад нүдээ нээж чадахгүй байсан юм шүү гаа. Амгаа дүү маань их цоглог галын хажуугаар бас тоглоом наргаан хийн хүнийг шоглоно. Нэг удаа 8 айлыг орон сууцны дээврийн хөндөд гал гараад 3 сундагчдаа тавьж байгаад дээврөөр нь орцгоолоо. Би 1 номерыг авчихсан болохоор хамгийн урд амгаа маань 2 номер учраас миний ард явсан. Тэгсэн шалан цөмрөөд би пат гэдэл унлаа. Доош унахтаа би 2 гараа алдлаад шаланд тогтчихгүй юу. Тэгсэн амгаа намайг дээш татж гаргаснаа. Үхчин дутаа юу? Али миний ард яв гэд тоглоомор сүрхий ах шиг хэлж билээ. Бид хоёр багш шав хураах дүү гэр бүлийн найзууд болоод сайхан л үергэж нөхөрлж байлаа. Тэр ангид амгаатай 4 жил ажиллаад буцаад урд нь ажиллаж байсан ангидаа буцаж ирсэн. Би хаа байсан 5 шарт амгаа болохоор баян зүрхт болохоор нэг их уулзалтад байхгүй уцаар бол байн гарна. Надад нэг юм өгнөгээд байсан ч бид хоёр өгөлцөж авалцж чадахгүй баахан явлаа. Би нэг гэрийнх нь гад ойрхон явж байгаад нөгөөхөө авах гэсэн амгаа гэртээ авах гэсэн гэртээ байхгүй байж таарад тохироо нэг л бүрдэхгүй л яваад байлаа. Тэгсэн нэг ороо над руу 2 3 залгаад нөгөө өгөх юм аваад тань дээр очлоо гэж. Би чи ийм холоос ийм ороо ирж яах гээд байгаа юм гэсэн. Үгүй ээ өнөөдөр заавалчгүй авчиж өгнө гэд зөрсөөр угаад бүр орой 10 цагийн үед ажил дээр хүрээд ирсэн. Бид хоёр 20 минут буу халд суугаад амгаа. За ах ороотлоо явлаа шүүгээд тэврэлдээд салцгаасан. Бид хоёр уг нь уулзаад салхтаа тэгж тэврэлддэггүй юм их сонин. Маргааш нөгөө дүнжин гарвын гал гарсан. Би амарч байсан ч гэсэн ажил дээрээ яваад очсон. Хүний аим ирсчихлээ гэж сонсогдсон. Би өнөөдөр ээлжтэй гэдгийг мэдж байсан юм. Тэгээд ангируун залгаад цаадах чинь мөн үү гэсэн мөн гэдэл тэгэл сонин болчт юм байлээ. Зүудлээчгүй явсан зүйл тохиолдоод тэнгэр хөмрөгшгөл болсон. Яг мөр зэрэгцээд жаргал зовлон хамаг юм хуваалцаад нэг тогооноос хоол иж авсан хүний алдах их хүнд байдаг юм байна лээ. Тэгээд яг өөрийгөө тайвшруулахгүй бол болохгүй. Ерөнхийдөө хурдхан хэвийн байдалд орохгүй бол би чинь ээлжинтэй гарна, галд явна. Тэрийг бодоод байвал хийх ёстой ажилдаа сайн төвлөрч чадахгүй учраас аль болох хурдан мартахыг л хичээсэн дээ. Хаяа дүүгээ санаад нүднээс нулимс гаргах юм. Тэр явдлаас хойш эхнэр маань өмнөхөөсөө илүү их над руу залгадаг болчихсон. Намайг ажилдаа гараад явах болгонд л эсэм минь дэрээрээ гэж дандаа боддог гэсэн. Хаяа гандан орохороо надад ном уншуулна. Одоо тэгээд хаяа тэтгэвртээ суух болоогүй юм уу гэд надаас асууж л байдаг юм. Сүүлийн 10-15 жилийн хугацаанд барилгын орц материал их өөрчлөгдсөн. Урд нь голцоо мод шатдаг байсан бол одоо сэндвичин хавтан хөөсөн зөр шатдаг болж шаталт нь маш хурдан явагдана. Хүний амьсгал боодог учраас өмнөхөөсөө илүү амьнасаа алдах эрсдэл нэмэгдсэн. Бас шингэрүүлсэн хий дэсэрч дэлбэрэх бодис их болж хувь хүн албан байгууллагууд өрөө тасалгаандаа хадгалдаг болчихсон нь эрсдлийг улмал их болгож байна. Манай онцгойгийн ирчүүлчин үер, төмөр, халдвар төвчин гэдэл бүхэл гамшиг аюулын өөдөөс хамгийн түрүүнд явна. Аварна, хамгаална, туслана. Ээлж амралтай байсан ч утсаа унтраж болохгүй шүү дээ. Дуудсан цагт үргэлж бэлэн байх ёстой. Хүний амнаас аж ахуйныг жиргэдийн өмч хөрөнгийг аврах ийм гигэн үйлсийн амтыг мэдэрчгээр ажиллаан улмал дурлж хийдэг юм да. Гэсэн байна. Яс амар юм бэ. Төгөлдөр битсэн байна. Яг түрүү жил нөгөө дүнжин гарын дэнд газ дэлбэрээд зөндөө айлууд хохироод 3 гал хамгаалагч нас орсоор гарахад сэтгэл эмдэрхшгэл болсон доо. Юм гэдэг тэгээд хурдан мартагдах юм аа. Тэр үедээ л фэйсбүүкээр шуугаад л байсан. Тэгээд л мартагдсан да. Харамсалтай. Газ өнөөгч эрсдэлтэй хэцүү мэрэгч шиг гинэ. Эрсдэлтэй амар тийм. Үнэхээр амар. Тэгээд зайлуул сонин үнтэй заримдаа хүмүүс нэг тийм мэддэм шиг. Харин тийм. Яг ингээд хүчлээд заавал өгнө гэдэг нэг өөх юм аавгоод уулзаад тэврэлдээд яг ийм тохиолдол айгүй байна. Харин тэг бүр ингээд тоодгүй байсан юм чи гинт ирээл тэврээл юм яриад ганцын бүр ингээд уудгүй хүн хүртэл уучаад яваал тэгэл удаач хөө өнгөрцөн байдаг. За нэг цагийн Илгүү Баатруу ч юу гэж тонгор зул яндан жамцсан байна. Яалтчгүй тиймээ тийм өстой үнэн шүү. За Улаанбаатар хотод 12 цаг 26 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар MG Motors Mongolia хамтран ажиллаж байгаа. За Английн 100 жилийн түүхтэй MG Motors гэдэг ийм брэнд байна.
За Шанхайд энэ машиныг угсардаг. Гэхдээ угсардаг үйлдвэр нь болохоор Хятадын хамгийн том автомашин үйлдвэрлэгч SAIC Motors гэдэг ийм компанид үйлдвэрлэдэг. Гэхдээ эн чинь бол Шанхайд үйлдвэрлээд байгаа ч гэсэн ер нь бол англи машин гэсэн үг. Тэгээд Английн MG гэдэг брендийг л Шанхай хятадууд яг лицензээр нь угсардаг юм шиг байна. За тэгээд 24 оны тэг километрийн гүйлтэй буюу цоошин 35 саяас эхэлж байгаа олон төрлийн ийм ер нь бол дандаа дунд гарын жибүүд байна лээ. За 35 сая их байна, 40 сая их байна, 45, 75, 90, 95, 135 саяын үнэтэй ийм жибүүд байна. За онцлог нь болохоор RX 8-ын дараагийн загвар болох RX 9 бэлэн ирсэн байгаа. За мөн MG ZS стандарт нь 40 сая гэж байгаа бол MG ZS Comfort 45 сая. За мэдээж гуруула автомат хөдөлгөөртэй байгаа тийм ээ. За бүх машинууд нь бол Европ стандартаа буюу зөв талдаа өрүүлтэй. За бензин зарцуулалт бага. За тэгээд MG брендийн автомашинууд бүгд ган хийц буюу сайжруулсан төмөр бүтцтэй. За тэгээд cruise control буюу одоо хурд төгжөгчтэй. Тэгээд та өөрөө хүссэн өнгө модель опшнтойгоор захиалга хийх боломжтой. Одоо жишээлбэл би бүх машины доторлогоо ингээд цав цагаанаар хиймээр байна гэх юм бол миний цагаан шаргал гоё тий. Маш гоё юм зайтай цэвэрхэн харагддаг. За тэгээ машиныхаа маркаас хамаарат 2WD, 4AWD, 4WD хөтлөгчийн төрөлтэй өөрөөр хэлэх юм бол нөгөө 4 дугаар матч юм уу, урд 2 нь матч юм уу гэх тий. Тэгээд ингээд нөгөө матчтгаа салгаж нийлүүлж болдог. За тэгээ мэрэгсэн инженерийн багтай сэлбэг олдохгүй байна гэсэн зовлон байхгүй. Бүх машины сэлбийг 14 хоногт захиалгаар бас авчирч өгнө. За одоо ингээд 27 цаг болж байна. Ер нь бол ингээд машины борлуулалтын сезон эхэлж байгаа. 30-аас 96 сарын хугацаанд банк болон банк усаар зээл гаргах боломжтой. Ер нь бол банкны зээлч гэсэн цоо шинэ машин дээр бол маш хурдан гардаг. Дээрээс нь бага хүүтэй гардаг юм байлээ. Банк ч юм бол би ингээд банкнаас биш авах гэжсэн чинь 10 жил үйлдвэрлэгдээд 10 жилээс дээш машинд бол зээлэхгүй гэдэг юм л шууд. Шинэ байх тусмаа бид нар танд илүү бага хүүтэйгээр зээл өгнө. Тэгэхээр энэ чинь цоо шинэ машинууд бол бүр л бага хүүтэйгээр зээл гарна. За тэгэхээр та машина үзэж харъя, унаж үзье гэх юм бол Баянгэр дүүргийн 26 дугаар хороо Хүнүүгийн гудамж Идэв кампус Содгон Global Motors showroom гэж. За энэ яг тэр дүнжин гаруй чинь нөгөө дэлбэрсэн барилгын тэнд байгаа. Өөрөөр хэлбэл дүнжин гар удлаа гэдэг яг замынх нь урталт. Тэгээ эднийх чинь ингээд цэцэрлэгтэй ингээ угаасаа Global Motors гэд бүр ингээд амар том объект гэдэм байлээ. За тэнд очиж үзэж болно. Эсвэл Гоёо Кашмирын үйлдвэрийн эсрэг талд Global Motors-ийн бас шоурум байгаа. Тэгээ та борлуулалтын албаныхантай 99-2 7446, 99-7 75 48 гэдэг утсуудаар холбогдорой. Тэгээд MG Motors Mongolia гэж латинаар ч утсан болно. Global Motors гэж кириллээр ч утсан болно. Сошиал хаягаар нь орох боломжтой байгаа шүү. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар MG Motors Mongolia хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За өдөр ачаар нэвтрүүлэг радиогийн 3 дугаар студиэс миний түүхээр үргэлжлэн шууд хүрч байна. Нэрээ нууцлсан сонсогч. Би бүгдд нь хайртай гэсэн байна. Миний бие ухаан орох цагаасаа л эмээтэйгээ амьдардаг байсан. Яагаад ч юм ээж аавындаа очихоор идээшгүй, эмээч явуулах дургүй хан татаад л. Сүүлд мэдхнээ миний овог хойд ааваар овголдогч эмээ маань хойд эцгийн гар үзүүлэхгүй би энэ хүүг өсгөн надад хантай гэд өөр дээрээ нэг ой гарантай байхад л авсан юм байна лээ. Миний эмээ намайг ёстой л эрхлүүлж өсгсөн. Бас хэрсүүж болгосон буянтан. 10 дугаар анги төгсгöd надад эмээ минь чиний аав гэж хүн байдгаа. Миний хүү оюутан байхдаа уулзаад хэрэггүй шүү. Оюутан байхдаа очивол гэр бүлийнх нь хүн юм гордож ирж байна. Төлбөр мөнгө салгах гэж байна гэд буруугаар ойлгоно. Ажилд ороод амьдралаа түүхнүүлээд сайхан очир танилцаарай гэж захиж байсан. Бүр энийгээ жил бүр хэлдэг. Аав чинь залуудаа их давлуун хөдөлгөөнтэй залуу байсан. Энд тэнд чих халууцуулаад танаа охины нөхөр тэрний ч зодчгож энийг ч тэгж гээд би гэж эргүй юм охиноо хулгайнтаа суулгах уу гэж хүчээр ээжийг нь аваад аймаг руу нүүсэн. Тэгтэл миний хүү олцсон байсан. Өөрийн хийсэн буруу болохоор дараагийн үнтэй нь уучраад ирэнгүүт чамааг өөр дээр авсан гэж хэлж байсан. Аавд нь буруу байхгүй гэдэл. Би ч заа гэд нэг ихэн бодохгүй өнгөрсөн. Удалгүй биш сургуулаа төгсөөд нутагтаа очиж ажиллаа. Ажилд ороод удаагүй байтал эмээ маань бурхан боллоо. Бурхан болохдоо хүүгээ ажилдаа болоод гэр бүлтэй болохыг үзлээ дээ. Аавдаа ямар ч байсан очоорой. Чамайг хүмүүсээс их л асуудаг байсан шүү багтчихна гэлээ. Би ч тэр үгийг сэтгэлдээ тэгээд л явдаг байлаа. Хөдөө ээжийн сум руу банкны явуулын зээлийн ажиллаар явдаг байж байгаад өөртөөгөө төстөө царайтай нэг залуутай санамсаргүй танилцаад суманд очих болгондоо тэднийхээр орж хоол иддэг байлаа. Би сүүлдээ салбарын захирал болоод ёстой орох орон унах унаатай амьдрал жигдрээд ирэнгүүт 30 нас хүрдэг жилээ аавтайгаа уулзъя гэж шийдээд суманд очиод цагаан сарын өмнө зээл гаргангаа нөгөө найзаасаа аавыгаа сурсан. Гэхдээ аавыгаа гэж хэлээгүй нэг ийм нэртэй ийм хүн гэж асуудал манай аавчтай яасан юу болсон л гэв. Би хэсэг бантаад зориг ороод хэллээ. За миний найз зүгээр ойлгоорой.
Бид хоёр тэгвэл ах トゥ юм байна. Энэ хүн миний төрсөн аав. Найз нь уулзах бодолтой байгаа. Харин ээж чинь бас аав чинь яаж хүлээж авах вэ гэтэл нөгөөх маань хэсэг гайхаж байснаа. Юу яаж гэж хүлээж авалгүй яа гэм би хэлчихэн. Аав ээж хоёр баг дүү оюутан энэ жил сураад төгсдөл нь хотод байгаа. Чи оч би хэлийг л. Би ч заа гэж хэлээд яах вэ гэж дотроо айж байтал маргааш нөгөө найз маань залгаж байна. Би хэлсэн. Ээж бөөн баяр аав ч надтай суухтаа хэлдэг байсан юм. Би нэг хөөрхөн хүүтэй шүү. Даанч надтай уйлзуулгүй гэж өөрөө ч дотроо баярлаад байгаа юм байна. Дугаарыг нь явуулъя. Чи заавал очиороо цагаан сараар гэлээ. Би ч бөөн баяр шиний нэгэнд эртээ аав ээж хадмынхаар очих цолгоод хот гараад чимээгүйхээ явсан. Манай эхнэр л мэдэж байсан. Тэгээд дэнжин мянгад давхиж очиод аавын дугаар руу залгахтал ёстой би хаа сайхантай инээд алдсан жинхэнэ эр хүн шиг хүн ирээд минийхөө сайн явж ирвүү гээл зам дээр тосоод гэрт нь очтол намаа гэрнэ гэд хамаатан садан олон хүн харахаар ирсэн байлаа. Би ч хэсэг шок. Тэгтэл яг дүү нартайгаа усны тусар шиг адилхан юм гинэл. Бөөн баяр эхнэр нь гэж сайхан инээд алдсан ягч миний хүү гэдэл хүлээж авсан. Би ч ээж аав минь намайг л өнчрүүлье гэж салаагүй тухайн үеийн байдлыг би ч мэдгүй тул одоо хэрн хин хинд ч буруу гүхийг хүсдэггүй. Харин тэр сайхан аавынхаа хайрыг авч чадаагүй болохоор хүүхдүүдтэй аавын хайрыг мэдрүүлэхийг хичээдэг. Имээгээч буруутгадгүй. Ээжийг маань сайн хүнтэй суугаасай л гэсэндээ тэгсэн байх та хөөх юм байна. Би одоо ч хойд эцгээрээ овголдог. Гэхдээ миний хойдаа бас намайг нэг ч илүү дутуу үзэж байгаагүй. Хэдий имээ дээрээ байдаг ч очих болгонд минийхөө гэртээ ирж хон аав нь санаад байна гэд дүү нараас нууцаар гой гой юм их өгдгөл байж тээ. Би ч бүгдэнд нь хайртай гинэ. За, чойрон годор гарсан түүх байна. Аав маань цагдаагийн хорондоо хүн л дээ. Хүүхд байхаас л гэртээ үзэгдэж харагдах нь ховор. Тийм ч жижүүр, ийм ч хамгаалалт, ийм ээлж, хэрэг түүг. Унтаж байхад ирээд л унтаж байхад л гараад явдаг. Аавынхаа тийм байхыг нь мэддэг болохоор за ямар ч байсан цагтаа л болохгүй юм шүү гэж боддог байлаа. Гэхдээ л цэрэг цагтаатай холбоотой мэрэгжил гой санагддаг байсан юм шиг байна. Тагниулж болох мөрөөдөлтэй. 2010 онд Харбин хотод амьдарч байхдаа тэр мөрөөдлөө дагаад тагниулын ажилтан болно гэж бодоод тагниулын сургуульд шалгалт өгч байсан юм. Тэнцээд явахын даваан дээр тухайн үеийн засаг солигдоход миний сургуулийн квот шалтгаангүйгээр байхгүй болчихсон. Яасан ч мэдэгтэйгүй зүгээр л сургуулийг болчихсон. Тэр үед ягаад ч юм Оросын нэлээд том цагдаагийн сургууль бас шалгалт өгчихсөн байсан юм. Нэгэнт сургуульгүй болсон учраас тийшээ явсан л да. Хоёр улсын хоорондын грэний дагуу явсан учраас төгсөөд заавал эх орондоо ажиллах нөхцөлтэй. Ингээд нөгөө амьдрал үзнэ гэдэг нь л болсон. Ер нь бол намайг хүн болгосон, хүмүүжүүлсэн амьдралын зам мөрийг маань чиглүүлсэн газар. Манайхны мэддгээр бол Суворовын сургууль. Эхний 3 сар бол надад яг л шоронд орцсон юм шиг санагддаг байлаа. Яг 20 ханг шиг том төмөр хаалгатай, өндөр хантай, тэр хаанаас хаашааж гарч болохгүй. Бүх юм нь тогтсон дүрм журмын дагуу. Амнаасаа А гэдэг аваа гарахтаа хүртэл болгоомжтой байх ёстой. Баад шээх хөвтөж босох хүртэл дүрмтэй цаг нартай. Ажлын 6 хоногтой бүтэн цэрэгжилтийн байдалтай. Хоногийн чөлөө авах боломжгүй. 7 хоногийн 6 өдөр хичээллээд голч дүн 3.8-аас бага байх юм бол 7 дахь хоногт дахиад хичээлдэг. Тиймээс зарим 7 хоногт бүр өдөр бүр хичээлтэй амралтгүй зөндөө байлаа. Энэ хуваараар 5 жилийн хугацаанд суралцсан. Уг нь 1 жил хэлний бэлтгэлд суугаад очсон ч хэлийг нь бүрэн ойлгохгүй. Ядаж 2 сар хоцроод очсон. Нэг ч хэлэх үү хамт сурах монголчуудаасаа жаахан хөндөй маягтай. Өнөө хэд маань хүний нутагт хатуу дүрм журмын дээр 2-3 сар болчихсон учраас дотно гэж чигтэйхэн. Хүн нэг яах учраа олохгүй байдаг да. Ингээд ер нь нилээн ганцаардах мэдрэмжтэй байсан. Би чи айлын ганц хүүхэд нилээн хойно дүүтэй болсон болохоор ирэх өссөн нөхөр л дөө. Дээр нэмээ тухайн үедээ Саксны үндэсний шигшин энтер дуудагдсан хурган алдартай нөхөр өөрийгөө химэнд тоочсон байж үлээ. Гэтэл тэнд чи шалгалт өгөө тэнцсэн газрын лагууд байгаа шүү дээ. Юу юм бэ юм. Тэгж байтал яаж зүгээр ах бас хэрэг тариад амжлаа. Нэг орс нөхөрт нөлмүүлээд бие барь чадлыг зохиод авчихсан. Ингээд хөөгдөх дээрээ тулаад байж байтал ашгүй учир нь олдоод хатуу сануулга өгөөд өнгөрсөн. Тэр үед манай курсын дарга чи хаана байгаагаа мэдж байна уу? Чи Орос улсад байна. Орос хүн чам руу нулимж байсан төвчих ёстой гэж хэлсэн. Хөөгдөх дээрээ тулаад ийм үг сонссон хүн чи нилээд юм бодно үсттэй. Бэлтгэл хичээл бүх юмдаа анхаарад өөрийгөө дайчилсан. Ингээд сургуулийн амжилттай төгслөө. Төгсөж ирээд Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1-р хэлцэд эрүүгийн мөрдөгчөөр томилогдож ажлын гараагаа эхлүүлж байсан юм. Тэр үед их нэртэйгээ танилцчихсан манай хүн төрөө дуудаагүй байсан юм. Ингээд мэрэгчлэрээ ажиллаж байж л аавыгаан ойлгох шиг болсон. Иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээхийн тулд цагдаа нар өдөр шөнөгүй, хоолтой, хоолгүй ямар ч үед өргөсөн тангарахтаа үнэнч байж ард түмний төлөө ажилдаг онцлогтой.
Дараа нь Сүхбаатар руу томилогдож ажилласан. Дүүргийн цагдаа бол хэцүү л дээ. Заавал жижигүрт гарна. Маргааш нь ээлж солигдож буух ёстойч буулгадаггүй. Давхар төрийн хамгаалтанд явдаг ачаалал маш их. 7 хоногт бүтэн ойртой өдөр 3 байвал их юм. Шалахгүй хэрэгч гэж байхгүй. Хүн далуулчихсан, жоохон охид бэлгийн хүчээр хийлдөртсөн, сайхан залуучууд нэг хүн танихын эцэсгүй болгоод хин хинэн амьдралаараа хохирцсон, насаараа хураас хөрөнгөө нэг хормын дотор заллуулаад алдчихсан. Тийм л зүйлийг үзэн, туулна, шалгана. Оронгууд л цус нэвт үнэртэй харахын эцэсгүй болчихсон орчин нөхцөл огтно. Морг руу орох бол хэвийн үзэгдэл шүү дээ. Нэг удаа морг руу задлангаар орлоо. Тэгсэн дөнгөж ой гарантай жаахан амтныг задланд оруулж байгаа юм. Тухайн үед хүү маань яг л ой хурж байсан. Хүүхдээ минь адилхан балчир амтныг зүсгэд яг тийм гэж хэлхийн аргагүй, тийм хүйтэн, жихүүцмээр, эмтэрмээр мэдрэмж. Иймэрхүү хүнд нөхцөл байдалд ажилтгийг маань эхнэр маань маш их ойлгож дэмждэг байсан болохоор мэрэгчлэрээ тууштай ажиллах бодолтой байлаа. Ингээд дуудлаггүй хүнд гэмт хэрэгтэй тэмцэх засаг руу хүсэл төгсөн чинь эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх засаг туваарлчихсан. Тэнд харин яг өнөөдрийн биег жинхэнэ эх оронч үзэл өргөсөн тангаргийн утга учирыг олж авсан баг. Мөнгөний урсгал, улс төрийн тоглолтууд нь хэрхэн явагддаг, залилан, мөнгө угаах, эдийн засгийн гэмтрэг хэрхэн яаж үйлдэгдээд байгаа юм. Улс төрийн өндөр албан тушаалтай хүмүүс өөрсдөө яаж давуу байдал олгох юм гээд маш их юм үзсэн л дээ. Үнэхээр залуучууд бид ингэж хичээж байхад ийм лойрчид байгаад ах юм бол ямар хэрэг байна л гэж бодогддог юм билээ. Цагдаагийн ажил угаасаа хүнд хэцүү, нэмээд муу нэртэй. Гадаа удамжинд явж байгаа хүмүүс ч хууль хүчний байгууллагын шударга ажиллаж чадахгүй байгаа гэж дүгнэн, сошиал ормуулна, торглоо гэж хараана. Гэтэл бид чинь яг л тогтоосон хууль, журам, дүрмийнхэн дагуу ажиллаж байгаа шүү дээ. Торгоно гэдэг журмыг цагдаагийн нэг албан хаагч өөрчлөх боломжгүй. Тэгээд эдийн засгийн гэмтрэхтэй тэмцэх ажилдаа овоо гарч туршлагажаад ах нарынхаа ачаар их юм сурсан. Нүүрс, жидүү, татвар, мөнгө угаах гэд маш олон хэрэг илрүүлж шилдэг нь болтлоо ажилласан. Гэхдээ нэг муу цагдаа нэртэй нэмээд шалгадаж тогтоогдсон цаашаа шүүх рүү яваад гацдаг, замхардаг, хуулийн цорхоогоор сунжирдаг тохиолдлууд маш их. Нэмээд намайг дарамтлан, занал хийлнэ. Гэрийн хаяг мессежээр явуулаад танах энд байд юм байна те гэх жишээний. Ойр дотны хүмүүсээр яриулна, уулзах гэж шалтак хаана, мөнгө төгрөг санал болгоно. Ер нь юм л үзнэ л те. Эхнэр бид хоёр хувийн бизнестэй болохоор үнэхээр тэр татварын дарамт залуу хүмүүс тулгардаг бүхэл жаргал зовлог туулаад бизнесээ авч явж байгаа юм. Гэтэл эдийн засгийн гэмтэргүүдийн онцлог нь хин нэгэн албан тушаалтны давуу байдал үүсгэж мөнгө угаадаг. Татвар төлөгчдийн мөнгийг өрн таран хийдэг болохоор хамгийн хортой. Адглаад л хоёр хүүгээ цэцэрлэгт өгөх гэхээр суглаанаас хасагдах жишээ нь. Гэтэл тэр цэцэрлэгт барих мөнгийг нэг нов шийдээд уучсан байдаг. Ингээд 4 орчим жил эдийн засгийн гэмтэрхтний тэмцэх газар ажиллаж байгаад би энд ажиллаад юу ч өөрчлөж чадахгүй юм байна гэдгийг ойлгоод ажилласаа гарч байсан. Намайг ажилласаа гарлаа гэхэд хүн бүхэн гайхаж байсан. Нэг хэсэг нь намайг том хэрэг шалгаж байгаад хахуул аваад ажилласаа гарчихлаа гэж ботсон баг. Миний хувьд бол цагдаагийн албанд ажилласнараа нийгмийг цэвэрлж чадахгүй юм байна. Хууль тогтоох эрх мэдэлтнүүд улс төрчид энэ бүхэнд нөлөөлж өөрсдөө ашигтай зүйл хийхийг өөрчлөх гарц нь дотроосоо эхлэх юм байна гэж үзээд ажилласаа гарсан. Татварт дарлуулахын зовлонг мэднэ. Юм л бол хорж цагдах, хясан богдуулах дүрм журамтай агч мэднэ. Эрх мэдлээ урвуулан ашиглах хүн алхаас ч илүү аимшигтай. Нийгэмд хортойг мэдэх болохоор хаана нь өөрчилж, хаана нь хувь нэмрээ оруулах вэ гэж бодоод улс төрд орох зам эхлүүлсэн. Одоо тэгээд энэ замаараа унж өдрөөд л явж байна да. Гэчээ. За мундаг залуу байна гэсэн байна. Чи хаана байгаагаа мэдэж байна уу? Орос улсад байна. Чам руу нөлбөж байсан ч твч гэдэг бол ер нь бол үнэн үг дээ. Хүний нутгал бол хүний нутаг. Би зүгээр л бүх зүйлийг твчих ёстой гэсэн байна. За өнөөдөр манай мөгийн чинь онцгойгийнхныгоо цагдаа нараа бас иха. Өнөөдөр чарангоо бас ийм түүхүүд их орж ирлээ тий. За Улаанбаатар хотод 12 цаг 39 минут болсон. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар за Joy of Sharing Love Morinaga Dars хамтран ажиллаж байна. За энэ Morinaga гэдэг ялч хэл Японы нэр байна л да. Morinaga гэдэг Японы алдартай брэнд байт юм байна. Тэгээд Dars гэдэг нь болохоор энэ Morinaga брендийн нэг төрөл юм байна л да. Тэгээд энэ Японд маш алдартай ийм бүр хайрын шоколад гэж нэртэй ингэн. Бүр шоколад юм уу тий? Тий, шоколад, хайрын шоколад. За. Тий, Morinaga Dars гэхээр Японы залуучууд бол хайрын шоколад гэж мэддэг гинэ. Тэгээд энэ Dars гэдэг нь болохоор жижиг хэсгүүдэд хуваагдсан байдаг учраас хайртай дотны хүмүүстэйгээ хувааж идэх боломжтой. За ер нь бол ингээ нөгөө энэ шоколадаа хайраа бид нартэй бие биентэй хуваалцъя гэсэн зорилготой юм байна. Joy of Sharing Love гэдэг нь. За ингэж чинь 12 ширхэгтэй юм байна л да. Нэг хайрцагтаа ингээд нэг хайрцагт 12 ширхэг нүдтэй гэсэн үг шүү дээ тий. За
Үндсэн хоёр төрөл болох цагаан, сүйтгэээс гадна шин төрлийн амттай дар шоколад нь улирлын чанартай өөр амттайгаар худалдаанд гардаг гэж байна. За тэгээд тэр аманд ороод ингээд шууд ийм уус хайлах мэдрэмж төрүүлдэг нэ. Гэтэ Япон амттангууд айгүй гоё шүү дээ. Ер нь бол би бол Япон бичээнд нь айгүй дуртай айгүй гоё яадаг. За тэгсэн мөртлөө аманд ороод тэгээд шууд тайлдаг мөртлөө гарт наалддаг гинэ. Гарт бүр огт наалдахгүй хайлахгүй гэж байна. Тийм үү? Энэ бүр амар. Цаа чи ингээд жоохон барихад л заавраад идэг. Харин тийм. За тэгээд 30 гаруй жилийн түүхтэй за олон жилийн борлуулалттай юм бүтээгдэхүүн юм байна. 1993 оноос эхлэн борлуулагдаж байгаа бөгөөд олон жилийн турш амт чанараа алдаагүй, олонний итгэлийг алдаагүй бүтээгдэхүүн гэж байна. За юунууд хүнсний дэлгүүрүүдээр супермаркетуудаар байгаа CUJ25-аар бас худалдаалж байгаа. За ер нь бол ийм чанартай, сайн орцтой, сайн шоколад тэрнээ үн бол боломжийн өндөр үнэтэй биш. Ийм шоколад юм байна. Тэгээд ер нь бол японочууд бол хайрын шоколад буюу хайраа бие биентэй хуваалцъя гэдэг ингээд гэр бүлэрээ ч юм хайртай хүмүүс ингэж хувааж иддэг юм байна. За өнөөдөр бүгдээрээ хамтдаа Morinaga Dars гэдэг ийм япон шоколадны талаар мэдэж авлаа тий. За нэвтрүүлгийн хамтаа аялагч Joy of Sharing Love буюу Morinaga Dars шоколад, япон шоколад хамтран ажиллаа. За үдэ ачаар нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс миний түүхээр өргөлжсөн хурж байна. Дараагийнх нь нэрийг нуцалсан сонсогч байна. Би танай нэвтрүүлгийг хаяа зав гарах үедээ сонсдیں۔ Өөр тохиолдсон нэг зүйлийг та бүхэндээ хуваалцах гэсэн юм. Тэр болгон хүнд хилээд байдгүй нандин дурсамж юм да. Бид одоо нас тогтсон хүмүүс болцгоосоо дунд сургуулийн 7 дугаар ангид байхад нөгөө ангийн хүү маань нэг хүн надад сайн гэсэн дам сураг сонсогдоод миний нэг ширээний хүүгээр захиа өгүүлсэн гэсэн чимээ хальт сонсогдоод л өнгөрсөн. Тэр үед би он сурдаг хэр баргийн хүүхдүүдтэй найзалдгүй их цантай охин байж үлээ. Ширээний бандман надаас айгаад тэр захааг өгч чадаагүй бололтой байсан. Тэр явдал тэгээд дууслаа. 8 дугаар ангид байхад дахиад л найз охин маань чи түүнтэй үерх юм уу гэж асуулаа. Удалгүй би ногоон онгоцоор аймгийн төв рүү олимпиадад оролцохоор явах боллоо. Сумын төвөөс нилээд зайтай онгоц буудаг байсан үе. Онгоцонд суугаад эргээд чемодаанаа авах гэтэл нөгөө хүү маань онгоцны үд таглаа зогсож байснаа намайг хараад холдоод л явчих уу. Нилээд том биетэй хүү. Тэр үеэс нөгөө хүүгнийг битүүхэн харсаар явдаг болсон юм. Харамсалтай нь тэр хүү миний хажуугаарч тарах бүртээ цаашаа эргээд явчихдаг байла. Би өмнө нь нэг ширүүхөө хэлчихсэн юм л та. Тэр үгэндээ их гимшиж үлээ. Уучлаарай гэд хэлье гэж маш их хүсдэгч нөгөө их зам маань тэглээд л. Би бие битүүхөө харсаар 8 дугаар анги төгсөв. 10 дугаар ангид бас нэг удаа уулзгаар ирсэн. Би гарч уулзахыг хүссэн ч байрны багш гаргасангүй. Тэгээд л 10 жил төгслөө. Нөгөө хүүч цэрэгт явлаа. Цэргээс ирээд хальт сумын төвд таардагч надтай огт тайрцахгүй, надтай уулзъя гэж хэлэхгүй, дэндүү бүрэг байж тээ. Тэгэж явсаар би нөхөртөө боллоо. Над руу дөхөхгүй байгаа хүнийг би яалтай. Удсангүй нөхрийг маань зодоод явуулсан байлаа. Тэр үед надад хайртай хэвээрээ гэдгийг ойлгож илээ. 2 жилийн дараа хот яваад эхнэр өвдөлтөй болоод ирсэн сурагтай. Цаг хугацаа өнгөрсөөр хальт таарах үедээ хинэн ч дуурахгүй яваад л байдаг байлаа. Нэг л мэдхэд фэйсбүүкийн найзууд болсон байв. Янз бүрийн баяраар мэдлэгээ явуулна. Би хариу мэдлэгээ явуулна. Тэрнээс сэтрэхгүй хэдэн жил боллоо. Гинт миний амьдралд хар бараанс өдөр тусаж ханаа хүн төвчний улмаас алтлаа. 2 жилийн дараа улсын баяраар түүнтэй хальт таарлаа. Ирээд гар оройд минь мэдэж ажил төрөл ахуй амьдрал асуулаа. Удалгүй миний үздэй дугаар сураглаад байгаа тухай найз маань хэллээ. Жилийн дараа дахиад л асуугаад байна гэлээ. Тэр үеэс хаяа боддог. Интернетээр зураг пост бүрийг нь үздэг. Хавар намайг хоторсон байхад ангийн хүүхэд маань чиний утасны дугаарыг өгөхгүй гэд асуулаа. Би ч өгөөрөө л гэж хэлж илээ. Удалгүй танихгүй дугаар залгадаг юм байна. Байна уу? Өөрөө намайг яар гэсэн гэж хэлж байна. Би ч өөдөөс нь би юу? Би чамайг яар гэсэн юм уу гэд асуудал. Уучлаарай утас андуурчихсан байна гээл таслав. Уцаа тасалсан ч би эргүүлээ залгалаа. Сайн байна уу л гэж байна. Чи одоо хүртэл надаас айдаг хэвээрээ юм уу гэд хоёулаа инээлтэд хідүүг соллоо. Маргааш нь залгаад хоёулаа хоолнд орж жаахан ярьцгүй гэж байна. Чи хоёрт ярих юм юу ч байхгүй шүү дээ. Уцаар ярьчих гэлээ. Би чамд нэг юм хэлье гэлээ. Хоёулаа уулзлаа, хоолнд орлоо. Над руу дөхөх юм бишээ. Гараад хүнд юм аваачиж өглөө. Одоо караоке орё гин. Би дуулдгүй штэ. Би дуулах юм уу гэсэн үгүй л гин. Дахиад солонгос хоолны газар орлоо. Вина авч өгнө гэхээр би уудгүй гэсэн нэг пи өөртөө нэг ундаавлаа. Өөр арх ухаа болсон байлаа. Яриад суугаад пив уугаад гарах гэтэл дахиад нэг пи уух уу гинэ. Би нэг их уудгүй болохоор үгүй одоо явъя л гэлээ. Айлын гадаа очлоо. Би чамааг оруулаад өгье гэж байна. Зүгээрээ би орчихно гэдэл буулаа. Тэр өдөр би хинч ингэж намайг халамжилж байгаагүйг ойлгоод сэтгэл гэргэлзээд нэг л их гоё мэдрэмж төрж байлээ. Чамааг 30
30 жил мартаагүй хизээ нэгэн цагт чамтай уулзаж хэлэндэ гэж боддог байлаа. Анх удаа чамааг л эр хүний нүдээр харсан гэдэг үг түүний үнэн сэтгэлийн үг байлаа. Их том биетэй тэр үедээ л атман байлаа. Чамааг би хүндэлдэг болохоор төхөж чадаагүй гэдэл ярьж илээ. Маргааш нь дахиад л уулзаж ууланд алхлаа. Бас л төгсөнгөө. Хүүтэн байсан болохоор чи даарчна гэд салхин талд суугаад анхны цас хайлж байх үе байсан болохоор халтрах гэд түүнийг санаандгүй суудаад автал гарт минь анх хүрээд хөтлөөд алхаж билээ. Надтай жаахан хамт байцгаач гэдэл гуйгаад тэгсэн мөртлөө бусад ирчүүчиг ирээ цэргүү зан гарахгүй нь хайр хүрмээр. Чамд эвгүй сэтгэл төрүүлчихнэ гэхээс айсан гэдэл үйл хөдлөл бүрээс намайг хүндлээд байгаа нь харагдаад л үнэхээр сайхан дурсамж яж билээ. Хайр минь гинт сэтэрсэн. Хоёр өөр газар амьдардагч надад бүхий л амьдралын нарийн төвхтэй асуудлыг шийдэхэд дандаа зөвлөдөг болж дээ. Амьдралын минь туршиг гинэн томоогүй насны минь анхны хайр чамдаа хайртай шүү гэдгээ хэлмээр санагддаг. Ирүүлээж, урт насалж, удаан жаргаарай. Чинийхээ амьдралд аз жаргал, сайн сайхныг хүсье гэсэн байна. За би шууд үдээчиг группээс ингээд авчлаа. За. Ямар ч редакторгүй нэг ийм түүх байна. Сайн байна уу? Энэ цаг мөчийн минь гайхалтай, гунигтай гэж зөндөө олонтой хүн шиг сонсож байсан хүн ингээд бичээд сууж байна гэж төсөөлд байсангүй. За би гэдэг хүн 10 жил оюутан нас гээд бүхэл үед хөөхөн араас олон залуу гүгээд байдаг байсан охин байлаа. Багаасаа сайн хань, сайн эр хүний бараа үзээгүй хэцүү ааштай аав, ажилгүй ах нараасаа өөр эр хүн мэдтгүү элдвтэй бор охин. Үеийн хүүгүүд их хэрэгүүлнэ, нүүр өгөхгүй. Бодохноо их л хашир эрэгтэй хүнд дургу итгэдэггүй байсан юм шиг амаа хөөрхий. Энэ хэвээрээ байсаар нэг л өдөр сайн найзынхаа аминчлан гуйснаар төрсөн дүүтэй харьцаж үзэхээр болоод миний нандин гинэн томоогүй дурлал эхэлсэн. Ир нөхөр ханяраад сонгож бүхнийг тгээс эхэлнэ чадна гэдэг л хайрантай он босон хоёр амьдралаа холбосон юм. Хөөхөн хүүтэй болж ээж гэдэг, хань гэдэг амьдралын утга учир ийм байжээ гэд их л жаргалтай хүн тэр минь халамжтай гэж яана. Иргэн тойрон найз нөхөд хүртэл миний хань шиг л нөхөртэй болох юмсан гэдэг байж үлээ. Ажилдаа явхад ходоодонд муу гадуур бити хоол идэрийгээ савнд хоол бэлчгсэн ажилласаа ирэхэд ядарсандаа хөл гар барина орой болгон массаж хийж өгч унтуулдаг хүүгээ орон дээр тусна унтуулад намайг л тэрвэрч унтах гээд байдаг. Тийм хайртай халамжтай. Үлгэр дээр гардаг гүнжин амьдрал нэг л өдөр хормонгоороо иргсэн. Гинтл танихгүй мэдхгүй хүн болсон хормын дотор юм. Бид маргаантай байсан. Яг яагаад байгааг нь мэдэхгүй гөлийсэн үе 3 хоног юу ч дуураагүй. Би ч дотроо түнэстэй халамцаа орж ирээд хүүгээ унтуулах гээд байж байсан. Намайг тэрвэрх гэхэд нь аргадаж эрхэлсээр байгаа таслуулсан хүн чинь яах гээд байгаа ингээд гарыг нь аваад чидсэн чинь бурхан минь татаж ирээл өстөж зодоод ухаан жолоогүй аимшигтай толгоор өмнө мод тоглож байгаа юм шиг л цохиж гарсан. Арай гэж гараас нь мултраа зугтал бариад авсан. Тэр үед нөхөртөө хизээж харуулж байгаагүй хэцүү аашд аав хоёр ахын хатуу гараар өссөн миний иршүүд зан хөдөлсөн. Хааштай баригдсан хүн амиа хамгаалах гэж үздэм байнлээ. Чи намайг чадахгүй дэ чамд зодуулж яана гэж бодоо юу гэдэл ах хүн охин дүүгээ өмөрч байгаа юм шиг л өөрөөгөө өрөвдөж өмөрөн ноцолдож гарсан. Миний үр чинь төрсөн цагаасаа шүн огц сэрж өөлж үзээгүй. Бүр төрөөд 2-3 хоногтойгоос л хот инээсэн. Ёстой хүн болгон гайхдаг хүү байсан байгаа юм. Бид хоёр ноцолдож бөөйн болох үед гинт хүү минь ээжээгээд уйлах нь. Би тэр үед зог тусаад хартал миний хүү сэрж гисэн. Дөнгөж нэг ба хурч байсан. Өр минь аав ээжийнхээ тийм зурглыг хараад уйлж байсан. Өөрөө би чинь эцэг эхийнхээ хэрүүлийг харж өссөн хүн жоохон байхад надаас л болоод байгаа юм шиг. Би л ээжийг зовоож байна гэд их хэцүү сэтгэл зүйтэй өссөн. Хүүхдтэй болохоор хажуу талаа хэрүүл хийхгүй. Хүүхдтэй л ийм зүйл үзүүлэхгүй шүү гэж боддог байсан минь одоо нурлаа гэд тэр хүн хооронд их юм бодд юм блэ. Шууд больс. Харин нөхөр маань болоогүй бүр дайрч амар байсан. Хоолойг нь боож ална гэж дайрч байсан. Харц нь одоо ч харагддаг юм. Тэр үед би нулимстай нүдэрээ хүүгээ харж ээжигээ уучлаарай. Ийм зүйл харуулсанд өмнө нь салчихгүй явдаа уучлаарай ээжигээ гэд ахиж балмагдан гомдлын нүдтэй нэгхэн ойтой нялх хүрээ харсаар нүдэ ансан юм. Би өөрийгөө өхөж байл гэж бодсон. Хүүгийн минь заяа төссөн юм болов хажуу айлын ихч цагдаа дуутчихад удаад байхаар нь тэслэхүү өөрөө хаалга болбож орилсоор байгаад нөхөр ухаан орж хаалгаа тайлж амьсгаа хураагдахын наахнуур би буцаад ухаан орсон. Хөрш ихч маань нөхрийг шууд хөөж гаргаад л хаалга дотроос нь цоожлоод намайг тврээд л би хүүгээ тврээд ухаан орон гарan. Нөхөр явж ихч маань тайвшраад хүү бит хоёр үлдлээ. Дахиад л хорвоо намайг хөмөрсөн. Би жирэмсэн 3 сар гарантайгаа мэдчихэд нөхөртөө яриа үүсэхгүй байсан болохоор хилэлгүй найзууд нь хилчихсэн байсан. Намайг аргадахыг хүлээгээд хэлэхээр бөөн баяр болно доо гэж бодож байсан. Анх хүүгээ олохдоо бид хоёр хоёулаа охин хүсэж байсан. Нэрийг нь хүртэл бодчихсан байсан. Миний хүү ирээд өөр нэр бодож билээ. Одоо яг охин байгаа гэдэл найзуудтайгаа яриад хөөрч байсан
нэрийг нь хүртэл анх бодож байснараа дуудаад ярьдаг болчихсон байсан. Миний охин ээж ах хоёр дээрээ ирж амжилгүй тэр шин буцсан. Босгоч тэнхэлгүй зөвхөртлөн уйлж орилж галзуурангаа алдсан тэр үед миний нэгхэн ойтой хүү ээжигээ чив чимээгүй хараад хацрыг минь тэр жоохон гараараа илж нулимсыг минь арчин хүзүүгээр минь тэврээд хацраа нааж үлээ. Би тэр мөч тэр мэдрэмжийг хизээч мартахгүй. Хүүдээ арга дуулж ухаан сэргэж байхад хаалга бал бусаар дурангаар харахад нөхөр маань ирж гисэн зогсож байсан. Би ч харчгаад л зөвхөрч унаад одоо болноо би айж байна. Хүүгээ айлгахчлаа гуйж байна. Яваад өгөөч ээ. Би хүүгийнхээ эцгийг цагдаад өмөөргүй байна гэсэн нөхөр маань харин машаа асахгүй намайг гадаа хон гээд байгаа мó гэсэн зүрх дахин зүсэгдэн шантарч шалдаа буусан би чи хүүхдээ алжчихсан чи охиноо алжчихсан гэж бахирсан хэсэг чимээгүй болсноо хаалганы цаанаас эрт хэлэх чинь яасын гэсэн энэ үгээр би дахин ухаан орсон доо одоо болж дээ чи минь хүүгээ ийм амьдрал үзүүлж хүү чинь ийм эцгээ харж өсвөл ийм л болно гэд нөхрөө уучлалгуугаа зогсоход нь би эргэлт буцалтгүй шийдснээ хэлээд явуулсан нүүр ам хүзүү битүү хаа хамаагүй ах юмгүй аим шиг юм талент хараад цөхөртлөн уйлж балмагцсан би арай гэж орлуугаа мөлгсөн яаж ч байсан хүүгийнхээ эцгийг цагдаа дээр дуудуулахгүй гэсэн бодолтой хүүгээл бодож тийм шийд гаргасан. Хүү минь хүзүүгээр минь тас тэврээд унтсан болсон бүх юм дахин болоод байгаа ч юм шиг ухаан балартаж цөхөрхөд цонх үнэхээр соронц шиг байдаг юм билэ. Цонхноос нүдээ салгаж чадахгүй. Би хөдөлгөд л ойрхон байхад л миний хүү дахиад ээжээ гэдэл үнсэн. Ингээд л хүү маань намайг дахин аварсан юм. Би чинь хүүгээ орхиод хүүгээ яа гэж байгаа тэнэгвэ гэж өөрийгөө зөвхөд одоо амьдралаа тогтун болгочих гэдэл амралтын өдргөө ажиллаж хүүгээ сургуульд орохоос өмнө гээд зүтгэж явна. Миний хүү одоо 4 нас тохиж байна. 3 жилийн өмнө салахад би юу буруу хийснээ ойлгохгүй нөхөртөөгөө мууддаг байсан болохоор тэр виз голдоо ортол гомдсон ч нэгнийх нь буруу гэж байхгүй гэдгээр би тэрд ороод хүүгийнхээ эцгийг уучлсан. Уучлсан ч гэжтэй тэгж боддог байсан. Өөрөөсөө буруу хаагаад олохгүй байгаа хүн чинь жинхэнэ яаж уучлсан байхав те. 3 жил өнгөрсний дараа л би ханыгаа ойлгож уучлж байна. Үүнийгээ ойлгоод 4 сар л болж байна. Хосууд мань ярилцах нь хамгийн чухал юм билэ. Ярилцдаггүй хүн гэж байдаг. Ярилцаж сурах хэрэгтэй юм билэ. Их л аимшигтай зүйл боллоо. Намайг ингэж болж байгаа юм уу гэж гомдоод байсан. Цаг хугацаа өнгөрхийн хэрээр баг багаар тэр хүнийг бачимдуулж байснаа одоо л ойлгож байна. Өөрийгөө мэдсэн гэхүүдээ тэгж байж л уучлж чадсан да. Тухайд нөхөр минь явахдаа амьдрал хэцүү байна л гэдэг байсан. Би чамд аль дээр дургу болчихсон гэдэл би гэдэг хүн нөхрийг тэгж хэлэх хүртэл салах өдөр хүртлээ жаргалтайгаа гайхдаг хүн байлаа. Хөөхий тэгэхээр ярилцдаггүй хүмүүс ойлголцох боломжгүй гэдгийг сайн санаарай. Надад ийм зүйл тохиодож ийм сэтгэл зүй хэцүү үеийг давж байгааг хүмүүс мэддэггүй. Би ч ярьдаггүй болохоор ив хавгүй битсэн баха. Дотроо л хадгалаад байлгүй бичиж байгаа нь шүү. Их сайхан болоо явчлаа. Энэ групп дотор чимэн байдаг бол чамаага уучлсан. Гимшилгүй сайхан амьдраарай. Аз жаргалтай элэг бүтэн халуун дулаан гэр бүлийн нөмөр болж яваарай. Хилч чадаагүй байгаа юм аа. Уучлаарай балууга гинэ. За энэ үрээд 2025 оны 3 дугаар сарын 4-ний Мягмар гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс миний түүхээрээ шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтраалагчаар Morinaga Dars Япон шоколад за мөн MG Motors Mongolia хамтран ажилласан. Баярлалаа. За баярлалаа. Дэлхийн монголчуудын MG радио 88.3